За ингээд гүн цэвэрлэгийг сайхан хийгээд өгцгөөе. Зоода ингээс моско тавьад өгцгөөе. Гэтэ ингээд нэг мосыг хэрэглээд авах зүгээр өмнөхөн. Би болохоор нүг шийсгээл хэрэглээл яваад байгаа л та. Бас өөр мосыг наанцаагаар нь хэрэглүүл ямар хойд юм бол. Гэт энийг ингээд удаа тавихаар чирс гэдэг амар тэгдэж шв. Тэгэхээр нөгөө нэг нөөцлөг нь илүү сайн байна гэсэн үг гэсэн. Ингээ маск төснө тэр харис бүр амар гоё болчихлоо. Тэгээ ингээс ахаа. Энд ингэ шигчж байгаа шүү. За одоо ингээс ахаа. Өксөс. За одоо аппарата дуусчихсан. За тэгэхээр хэдүүлээ. Юу гэдэг төрчих. Тараас нь авах. Би ингээд нэг орой унтахтаа иймэрхүү айс сонсч унтдаг шин. Тэгэхгүй бол нойр хүрэхгүй байдаг. Тийм учраас иймэрхүү айс сонсчоор дурхнаа унтаад өгдөг шин. Тэгдэггүй. За одоо ингээд хөлөлт дууссан байна. Тийм учраас одоо энэ авах гэдэг. Сайхан ингэж байгаа. Нэг иймэрхүү аймаа сонсчоор дурхнаа унтаад айгаа уйтаахан. Таган байдаг. Би нэрээ өнөөдөр нэг жоохон судлаад юм. Би тэгж боддог сахаа өмнө. Килкалор багтай л бол идэж болно гэж боддог байсан чинь үгүй тийм биш байсан. Хамгийн гол нь батгашаад байдаг хүмүүс хэрвээ эсэн сахар багтаа мэдээ гэж бодож байгаа бол нөгөө сахарын хэмжээг нь харах хэрэгтэй юм лээ. Би болохоор шууд нийтэд нь килокалорийг хараад за бага юм чинь зүгээр юм байна гэж идчихдэг байсан чинь аюу буруу байсан. Энийг та нар мэдэх үү? Би бүр өнөөдөр мэдээ шок. Тэгээ би ер нь ингээд дэлгүүрт орох болгондоо дандаа нөгөө килокалор бага юм хайдаг байхгүй юу? Тэгсэн чинь өнөөдрөөс ерөөдөө эсэн сахарын хэмжээг нь аягуулсаа харж байгаа юм байна гэдгийг ойлгож авсан. За ингээд боллоо. Одоо мэдээж тосоо төрөх. Ийм тос. Тосгүй юу? Сайхан ингэ зөвхөн нөгөө батг гарсан хэсэг дээрээ л төрхөж өгөхгүй болохгүй. Би нэг жоохон гэрэл өгсөн чинь дайжгүй байна. Ер нь ингэ гэрэл өгөөд бичлэг хийж юмар юм байна гэж бодлоо.